За сайн байцгаана уу? Тэгээд өнөөдрийн вебинар дээр нэг онцгой зочин бас бидний бид нарт өргөдөж ирж байгаа. За тэгээд карантинтай үед хөл хорой тогтоох үед бас нийгэмд олон сөрөг үзэгдлүүд бий болдог. Эдний нэг нь бол яг хосууд салах, эсвэл муудалцах, тэгээд гэр бүлийн харилцаа эвдэрх ийм зүйл байдаг лээ. Тэгээд яг энэ хөл хоройтой үед хосууд маань яг бие биендээ анхаарал хэрхэн тавих, харилцаанд хэрхэн эм өгөх вэ гэдэг талаар биднэрт мэрэгжлийн нэгэн хүнийг урьж оролцуулж байгаа баяртай байна. Тэгээд Focus in the Family Mongolia байгууллагын сэтгэл зүйч Энчмагч маань энэ удаа бид нарт энэ вебинарт мань оролцож байна. Сайн байна уу Энчмагч? За сайн уу. Сайн байцгаана уу. Тэгээд бас энэ завшаанаар та бүхэнтэй уулзаад бас хуваалцах болсондоо маш их баяртай байна. За тэгээд өнөөдрийн сэдэв маань хосын харилцаанд халамж тавих нь гэсэн юм сэдэв байгаа. За тэгээд бид бэлтгэлээ. За. Тэгэхээр одоо хөл хорой тогтоосон тий одоо ерөнхийдөө нийтээрээ одоо ийм айц төгшөөртэй байгаа энэ үед хосууд хоорондоо бие биендээ анхаарал халамж тавих нь маш чухал үе байгаад байна л да. Тэгэхээр өнөөдөр яг энэ талаар та бүхэнтэйгээ хуваалцахаар бэлдсэн байна. За тэгээд юуны төрөнд яг хосын харилцаа руу орохоос өмнө та бүхэндээ бас стрессийн талаар бас хуваалцъя гэж бодлоо. Тэгээд яагаад гэх юм бол яг энэ үед те зөвхөн энэ үед төдийгөө хүмүүсийн амьдралд өдөр тутмын амьдралд стресс гэдэг зүйл одоо үргэлж тулгарч байдаг. За тэгвэл стресс гэж яг юу юм бэ гэдэг талаар хуваалцъя. Тэгэхээр за энэ дээр яг дэлгэцэн дээр гарч байгаачлан бидний бие физиологи болон сэтгэл зүйн үйл ажиллагаанд саад учруулж байгаа юм уу эсвэл занал хийлж байгаа үйл явдал юм уу явцыг одоо стресс үүсгэгч гэж одоо хэлж байгаа. За стресс үүсгдэг хүчин зүйл нь юу байдаг вэ гэхээр ямар нэгэн үйл явдал нөхцөл байдал байж болдог байгаа. За тэгвэл ихэвчлэн стресс юунаас үүсдэг вэ гэсэн юм дөрвөн одоо стресс үүсгдэг гол хүчин зүйлс байна л да. За энэ дээр гэр бүл, санхүү, ирээдүйд одоо тодорхойгүй байдал, эрүүл мэнд гэсэн юм дөрвөн хүчин зүйл байгаа. Тэгвэл өнөөдөр яг энэ коронавирус гарснаас үүдээд хүмүүст тий энэ дөрвөн хүчин зүйл дөрвүүлээ нөлөөлж байгаа гэж бол харж байна. За жишээлх юм бол яг эрүүл мэндийн тал дээр тий хүн болгон айц төгшөөртэй байгаа ямар нэгэн байдлаар за коронавирус халдварлах вэ? За халтчул одоо яах вэ гэсэн юм айц төгшөөр хүн болгонд байгаа. За тэгээ халдсан ч гэсэн би идэх болов эсвэл тэр чигтээ өөхөх болов ч гэдэг юм ийм айц төгшөөр байгаа. За ялангуяа одоо энэ вирус маань жишээлх юм бол одоо дархлаа сул доороо байгаа хүмүүс за хөгшин настай хүмүүст одоо тусах магадлал өндөр байгаад байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ нь яг нөгөө эрүүл мэндийн одоо асуудалд одоо стрессийг одоо үүсгэж байгаа. Тэгэхээр яг яалтчгүй эрүүл мэндийн тал дээр энэ коронавирусээс үүдэлтэй одоо стресс биднэрт үүсэж байна. За дараагийн нэг чухал зүйл нь санхүүгийн асуудал байгаа. Тэгэхээр одоо зарим бизнес, зарим хүмүүсийн одоо ажил үйлчлэл те ерөнхийдөө зогсон байдалд оронгууд одоо санхүүгийн хямрал одоо өртөж байна. За ингээд ирэнгүүт яг ингээ гэр бүлийн санхүүгээ яах вэ? За магадгүй өртөө хүмүүс те одоо цаг тухайд нь өрөө төлөх нь яах вэ? Түрээсээ байранд амьдарч байгаа хүмүүс ч гэсэн ингээл ер нь санхүүгийн бэрхшээл бас давхар тулгарч байгаа. Тэгэнгүүт яг энэ санхүүгээс үүдэж байгаа стресс бас хүн болгонд одоо энэ үед үүсч бий болж байна. За дараагийн бас нэг чухал зүйл нь болохоор ирээдүйд тодорхойгүй байдал байгаа тий. Тэгэхээр одоо хөл хорой тогтоосон хүүхдүүдийн хичээл сургууль одоо орохгүй байна. За 9 сар хүртэл сунгацчихсан байгаа. Тэгэл цаашаа одоо 9 сарда яг хичээл орох уу, орохгүй юу ч гэдэг юм ингээд цаашдаа бизнесмен яах бол гэсэн юм тийм тодорхой бус байдал нь хүмүүст тийм санаа зовнил, стрессийг бий болгож байна л да. За хамгийн бас чухал өнөөдрийн ярих сэдвтэй холбоотой стресс үүсгэгч одоо хүчин зүйлийн нэг нь болохоор гэр бүл байгаа.
За ялангуяа гэр бүлийн орчин, за харилцаа хандлага, за гэр бүлд үүсэж байгаа гинтийн нөхцөл байдал нь биднэрт стресс гэдэг зүйлийг одоо үүсгэж бий болгоод байдаг. Тэгэхээр одоо яг энэ одоо онцгой нөхцөл байдалд харах юм бол энэ дөрвөн хүчин зүйл нь дөрвүүлээ биднэрт одоо стресс үүсгэгч болоод илүү одоо ноцтойгоор нөлөөлж байгаа юм үе байна гэж бол харж болно. Тийм. За тэгвэл одоо яг энэ цар тахал буюу те энэ гамшигын үед үеийн биднэрт яг юу бий болгодог вэ гэхээр ерөөсөө дийлэн хүмүүст стресс болон түгшүүрийг үүсгдэг байгаа. Тэгэхээр яалтчгүй хүн болгон тодорхой хэмжээний стресстэй байна, хүн болгон тодорхой хэмжээний түгшүүртэй байгаад байна гэдгийг бол мэдхэн зүйтэй болов гэж бодож байна. Тийм. За тэгэхээр энэ стресстэй энэ гамшигын үед бид нар яг юу хийх ёстой вэ гэхээр мэдээж бид нар яг наад захын те бие махбодтой авах арга хэмжээгээ авч байгаа. Одоо ариун цэврээ сахиж гин, маска зүүж гин, гараа угааж гин гэл те энэ мэдчлэн зүйл нь бидний ямар ч байсан энэ аюултай нөхцөл байдал бие махбодынхаа одоо хэрэгцээ шаардлагыг одоо хангаж байна те. Зарим маань одоо жишээлх юм бол корона гарлаа гэж тэгсэн чинь л одоо зах пик байсан шүү дээ те. Энэ нь болохоор хүмүүс ингээ айж гин, сандарж гин, төгсж гин, ямар ч байсан одоо нөхцөл байдал юу ч болсон байсан хоол хүнсээ цуглуулъя гэдэг одоо ийм байдал руу одоо хүргэж байгаа ч гэдэг юм уу тий. Гэх мэтлэн бид нар яг ямар ч байсан бие махбодын хувьд юу хэрэгтэй вэ? Тэрийгээ бас ингэж цуглуулад бүрдүүлээд тий хангачиж байгаа. За тэгвэл сэтгэл санааны хувьд бид нар яах ёстой юм бэ? Яг энэ байдалд бид нар ямар ч байсан хоол хүнсээ цуглуулчлаа, гараа ариутгачлаа, маска зүүчлээ. Тэгвэл одоо сэтгэл санааны хувьд яах ёстой вэ гэхээр бид нар альва зүйлд одоо бэлэн байх нь тий сэтгэл санааны бэлтгэлтэй байх нь энэ одоо их аюул, энэ шуурга шиг тий энэ аюултай нөхцөл байдлыг туулах хүч чадал маань болох боломжтой байдаг. Тийм учраас яг сэтгэл санаа, сэтгэл зүйгээ зөвхөн өөрийнхөөгоо гэхгүй ханийхаа бас хүүхдүүдийнхаа сэтгэл санааг одоо бэлэн байлгаж, эрүүл байх тал дээр нь одоо анхаарах нь маш чухал байгаад байгаа юм л да. Тийм. За тэгээд сүүлийн үед одоо судалгаанаас харах юм бол одоо хятадд одоо хамгийн анх коронавирус одоо тархсан шүү дээ тий. Тэгтэл яг хятад дахь одоо энэ тархалтаас болоо хойш гэр бүл саллалтын тоо эрс нэмэгдсэн. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол энэ оны 2020 оны 2 сараас хойш 300 гаруй хосууд гэрэлтэй цуцлуулах өргөдлөө ингээ гаргачихсан байна гэсэн юм судалгаа гарсан байгаа юм л да. Тэгээ энэ ингээд хүмүүс яагаад гэр бүлүүд ингээ салахад хүрээд байна? Магадгүй энэ одоо өвчин зовлон ингээ даван туулаад харин ч гэр бүлүүд ингээ бат бих байх ёстой биш үү гэсэн ингээд янз бүрийн яриа гарч ийн л да. Тэгвэл яг энэ хөл хорой тогтооцсон те бүр ингээд байнга одоо хосууд маань хамтдаа байх нь эргээд нөгөө өөрсдийн хувийн орон зайн алдагдах. За тэгээ бие биен рүүгээ дайрч давчлах, түрүүн хэлсэнтэй хүн болгон стресстэй байгаад байгаа. Яг нөгөө стресс үүсгэх дөрвөн хүчин зүйл дөрвүүлээ нөлөөлж байгаа. Энэ үед стрессийн түвшин өндөр байгаа. Гэтэл тэр стрессээ зөв тайлаагүйгээс болоод одоо хостой, хандаа тий уур бухимдал стрессээ гаргах. За эргээд энэ нь гэр бүлийн харилцааг одоо сүрүүлэх тий бат бөх биш болгох. Одоо салтанд хүрэх юм эрсдлүүдийг бол дагуулж байна гэдэг энэ бол судалгаагаар бол харагдаж байна. Тэгээд одоо болохоор энэ вирусын тий хизээ үгүй болох нь мэдэгдэхгүй. За тэгээд вакцины хизээ гарах нь мэдэгдэхгүй тий ер нь тодорхой бус байгаад байгаа шүү дээ. Гэвтэл коронавирус бол дуусна. Одоо ямар нэгэн байдлаар бид нар яаж иж байгаа л арга хэмжээ аваад тий энэ үе бол ингээд өнгөрнө. Харин бидний гэрлэлт бол үргэлжлээд үлдэх ёстой зүйл байгаа байхгүй. Тэгэхээр мэдээж яг одоо бид нар ингээд амьд үлдэхэд эрүүл байхын тулд ингээд бүх одоо хүчин чадлаа дайчилж байгаа нь маш сайн зөв хэрэг. Үүнээс гадна бидний хөрөнгө оруулах, санаа тавих ёстой чухал зүйл юу вэ гэхээр бидний одоо цаашаа амьдралд маань үргэлжлэх ёстой гэрлэлттэй одоо санаа тавих нь маш чухал юм а гэдгийг бас хэлхийг хүсэж байна. Тийм. За тэгвэл яг энэ нөгөө хөл хорооны үед бид нар гэрлэлттэй хэрхэн санаа тавих вэ гэдэг тал дээр бас яг хідэн зөвлөмжийг бас
өгөхийг хүсэж байна л да. Тэгэхээр одоо яг Монголын нөхцөл байдалд бол айхтар бүр хатуу тийм чанга хөл хорионд бол хоригдоогүй байна тий. Арай илүү ингээ нээлттэй орж гарж ийн, ажил төрлөө хийж ийн. Гэхдээ хэрвээ бид нар ингээд магадгүй яг одоо Малайзтай адилхан тий. Малайз жишээлх юм бол сүүлд манай Азийн бүсийг хариуцсан захиралтайгаа ингээ холбоо барихад яасан бэ гэхээр Малайзд ерөөсөө гэрээс нь ерөөсөө хүмүүсийг гаргахгүй зөвхөн хоол хүнсээ цуглуулгаж гэр бүлээс нэг л хүн гарч байгаа гэж байгаа байхгүй. Тэгээд гадуур ингээ хамаагүй зүгээр явж байгаа хүнийг шууд одоо тэгэж чөлөөтэй явуулахгүй байх жишээний одоо айгүй тийм хатуу чанга дэлгэмтэй байгаад байгаа. Тэгэхээр магадгүй бидний дунд одоохондоо ийм хөл хорой маань айхтар тийм хөл хорой байхгүй байгаа ч гэсэн одоо бэлэн байх хэрэгтэй байгаад байгаа юм л да. За тэгээд хосууд маань тасралтгүй магадгүй заримдаа өглөө хоёулаа ажилдаа явчаад тэгээд орой гэртээ ирээд хамт хоолоо идчихэд одоо хүүхдүүдтэй цаг гаргаж агаад тэгээд унтаад амардаг байсан бол одоо юу вэ гэхээр энэ бүтэн хатуу чанга дэглэмтэй хөл хоройны үед тасралтгүй одоо гэртээ хамт байж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь яг хүмүүст ингээд өөрийн гэсэн хувийн орон зай байхгүй ч юм шиг нөгөө хүнээсээ хүлээлт нь өндөр байдаг ч юм уу тэгээд үл ойлголцол хэрүүл маргаан ч гэдэг юм уу зөрчилдөөн одоо үүсэх шалтгаан болох боломжтой. Тэгэхээр энэ үед хамгийн чухал зүйл нь нэгдүгээрх нь юу вэ гэхээр хуваар гаргах хэрэгтэй байгаа. Тэгэхээр энэ хуваар гаргана гэдэг нь юу вэ гэхээр яг ажлаа төлөвлөх хэрэгтэй. Магадгүй яг онлайнаар ажлаа хийх нөхцөл байдалтай байгаа бол за эхлээд яг одоо нөхрөө ч юм уу эхнэрээ тэдээс тэдэн цагийн хооронд чи энэ өрөөндөө ороод ажиллаа хий. Тэр хооронд би одоо гэр орны ажлаа амжуулж яач гэдэг юм уу Ямар ч байсан нөгөө гэр орны ажил, үр хүүхдтэй цаг гаргах гэх мэтлийн хуваар бие биендээ гаргах хэрэгтэй. За тэгээд дээрэс нь дасгал хөдөлгөөн хийх хүүхдийнхаа гэрийн даалгаврыг хийх гэх мэтлийн ингээд ерөөсөө үүрэгт ажлуудаа хоёулаа одоо хуваарлаж ярилцаж одоо авах нь маш чухал. Хэрвээ ярилцаагүйгээс болоод яадаг вэ гэхээр за нөхөр ингэчих байх, эхнэр ингэчих байх гэж найдсан байж итл яг нөгөө бодсныхан дагуу хүлээснийхэн дагуу байж чадахгүй байнгут нөгөө үл ойлголцол үүсэл, уурлал, бухимдал, хэрүүл маргаан ч юм уу гарах магадлал өндөр байдаг. Тэгэхээр хуваар гарга, өдөр болгон гарга, тэгээд дахин түүнийг одоо сэргээ, ярилц гэдэг бас эхний нэг зөвлөмж байна л да. За дараагийнх нь хоёр дахь зөвлөмж нь юу вэ гэхээр хил хязгаараа тогтоох хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол нэг нэгэндээ яг тийм орон зай гаргаж өгч бие биендээ одоо тодорхой хэмжээнд хил заагийг тогтоох нь маш чухал байгаа. Мэдээж ингээ хосууд маань жижиг том янз бүрийн одоо гэрт орон сууцанд ч юм уу байшинд ч юм уу амьдарч байгаа. Гэхдээ тэр орон зай одоо хэр том жижиг нь үл шалтгаалan харин бие бинийгээ ажиллаа хийх хувийн орон зай гаргах тэр боломж нөхцөлийг бүрдүүлэх нь маш чухал байгаа юм л да. За тэгээд энэ дээр яг хэлсэн байна нэг нэгэндээ ажиллаа хийх тийм орон зай гаргаж өгөх хэрэгтэй. За мөн ажлын цагаараа ажиллаа хийчихэд ажлын цаг дууссан бол яг илүү гэр бүлдээ ингэж анхаарал тавих хэрэгтэй. Тэгэхээр заримдаа хүмүүс ингээ гэртээ ажиллаа тараад гэртээ ирчээд байдаг. Тэгсэн хэрнээл утсан дуграастай уцаараа ажиллаа яриастай эсвэл компьютероо дэлгээд гэртээ хэрнээ ажиллаа хийгээд байдаг. Гэтэл энэ нь болохоор яг гэр бүлийн харилцаанд тийм сайн биш. Яг гэвэл ажлын цагтаа хийчээд гэртээ бол уцаа унтраадаг санжуу эсвэл компьютероо хаагаад зөвхөн гэр бүлдээ хандаа үр хүүхдтэй цаг гаргах мөн өөртөө цаг гаргах хэрэгтэй ийм хил хязгаарыг бас тогтоох маш чухал байдаг. Тэгээд гэр бүлийн цагтаа аль болох идэвхтэй байж хоёр биендээ цаг гаргах хэрэгтэй болж байгаамаа. За энэ доор бас нэг өгүүлбэр бичигдсэн байгаа. Нэг гэрт амьдарч байна гэдэг нь цаг үргэлж хамт байх ёстой гэсэн үг биш ээ. Тэгэхээр тухайн хүнд өөрийн гэсэн орон зай хэрэгтэй, ажиллаа хийх тийм бас боломжтой цаг хугацаа хэрэгтэй гэдгийг бас санах хэрэгтэй. За чиний хувьд бас асуумаар ч юм уу авмаар юм байвал бас ингээд дундуур нь бас асуугаад явал бас болно шүү. За 3 дахь зөвлөмж нь юу вэ гэхээр
Мэдээж хосууд бол маргалдаж зөрчилдөхгүй хос гэж юу нь байхгүй. Яагаад гэвэл хоёр өөр ертөнцид тий эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа гэж байна. Дээрээс нь хоёр өөр орчин нөхцөл өсөж торинсон гэр бүлийн хүмүүжлийн ялгаа байна гэд зөрчилдөх одоо ялгаатай талууд их учраас тодорхой хэмжээнд одоо зөрчилдөх одоо маргалдах асуудлууд бол байдаг. Харин энэ үед бит хоёр одоо энэ маргаан зөрчилдөөн гарвал энэ зөрчилдөөнд яаж хандахаа урьдчилан одоо бэлдэж, урьдчилаад ярилцчих хэрэгтэй байгаа. Жишээлх юм бол хосууд заримдаа маргалдах үедээ бие биенийхээ одоо хувь чанар руу айгу тийм дайралт хийдэг. Чи юм штэ, чи тийм штэ ч гэдэг юм уу те. Тэгтэл одоо нэг удаагийн алдаа зөрчлийг нь л айгу үндслээд тухайн хүний бүхэлдээ тийм хүн юм шигээр ингэж одоо чичлэх, буруутгах өнгө ястаа одоо хандах гад байдаг. Тэгтэл яг үндэ одоо тий таны нөхөр ч юм уу, таны эхнэр ч юм уу бүхэлдээ тийм хүн биш, тухайн агшин магадгүй яг тийм алдаа гаргасан байтал тэрийг нь дөрөөлөд бүхэл бүтэн хүнийг нь одоо ингэж буруутгах ч юм уу тий нэр хоч өгөх айс одоо ерөнхийдөө айгүй нийтлэг байдаг. Тэгэхээр аль болох чиний яг энэ хийсэн үйлдэл надад таалагдахгүй байлаа гэдэг яг тодорхой тий энэ надад үнэхээр тийм онцгой мэдрэмж төрүүллээ ч гэдэг юм уу ингээд нэг тодорхой хэлэх нь маш чухал. Тэгээд дээрэс нь одоо яг энэ коронавирус ч юм уу те энэ одоо дэлхийн нийтээрээ одоо энэ хэцүү байгаа энэ нөхцөл байдалд та хоёр бие биенийхээ эсрэг дайсан биш гэдгээ маш сайн санах хэрэгтэй. Та хоёр харин нэг тал нэг баг гэдгээ санаад харин танай гэр бүлд танай одоо амьдралд тулгараад байгаа тэр асуудлын эсрэг хоёулаа хамтдаа тэмцэх ёстой гэдгээ маш сайн санах хэрэгтэй. Тэгтэл ингээ бие биенийхээ эсрэг тэ асуудлыгаа одоо төвлөрч асуудлаа шийдэхээс илүү бие биенийхээ эсрэг одоо зогсгоод байдаг. Тийм биш та хоёр нэг тал харин асуудлынхаа эсрэг хоёулаа хамтдаа зогсож тэр асуудлынхаа ард гарах нь маш чухалаа гэдгийг бас санах хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. За тэгээд бид нар бас ууралдаг, бухимддаг, бидний сэтгэл санаа янз бүр болдог. Тэгэхээр ингээ бие биентэйгээ ярилцахдаа аль болох сэтгэл санаагаа тайван байлгаж тэ ярилцах нь тайвшраад ярилцах нь маш чухал. Учир нь гэх юм бол бид нар заримдаа уурлаад бухимдсан үедээ одоо ханигаа гомдоохоор шархлуулахаар муу үг хэлэх ч юм уу те тохиолдол их байдаг. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр бидний бас тархины үйл ажиллагаатай холбоотой байдаг. Тэгэхээр бид нар уурлаж бухимдах үед бидний булчин шөрмөс чангарч за тэгээд тархинд очих ёстой тэр цусан хангамж хүчил төрөгч гүйцэд очиогүйгээсээ болоод одоо зөв одоо сэтгэж те зөв шүүж тунгааж чадлаггүйгээр одоо ямар ч бодлогогүйгээр ярих одоо хэлэх нөгөө хүнээ гомдоох шархлуулах ийм үгсийг гаргах тохиолдол байдаг. Тэгэхээр хэрвээ та ууралсан бухимдсан үед аль болох тайвшир, гүнзгий амьсгаа аваад гаргаад тэ магадгүй тухайн орчноос түр зайлсхийж нөгөө өрөөндөө ордог ч юм уу ингэж тайвширчаад эргээд одоо хантайгаа ярилцах боломжтой. Ингүүл илүү одоо зөв ярина дараа нь харамсахааргүйгээр тэгээ зөв шийдэлд хүрэх боломжтой гэдгийг бас санах хэрэгтэй. За тэгээд хамгийн чухал бас нэг зүйл нь юу вэ гэхээр бие бинийгээ маш сайн сонсож өгөх нь чухал байгаа энэ үед. Мэдээж таны үзэл бодол, таны бодол чухал. Гэхдээ эхлээд та нөгөө хүнээ маш сайн сонсож өгөөрэй. Хэрвээ ханаа маш анхааралтай сонсоод гүйцэд сонсох үед та бүрэн ойлгох боломжтой. Ингэсэн учраас хань маань энүүнд ууралсан юм байна, бухимдсан юм байна. Энүүнд их сэтгэл нь эмзэглсэн юм байна гэж гүйцэд ойлгох боломжтой. Гэтэл ихэнхдээ одоо монголчуудын нийтлэг зүйл нь болохоор нөгөө хүнээ сонсолгүйгээр аль болох өөрийгөө хамгаалах хамгаалтаа аваад идэг. Үгүй би наадад чи ингэсэн юм үгүй наа чи ийм байхгүй юу ч гэдэг юм ингээл тайлбар тавих гал өөрийгөө хамгаалах гал өмгөөлгөөл ингээл аль болох ингээд хамгаалах механизмаа ингээд ажилуулад идэг. Тэгэлгүйгээр зүгээр та ихлэ ханаа гүйцэд сайн сонсчих. Тэгээд дараа нь хантан ингээд өөрийнхөө бодол санаагаа гүйцэд илэрхийлчихэд дараа нь таныг сонсоход бэлэн болцсон байдаг.
Энэ зөвхөн одоо хосын харилцаанд биш, ерөөсөө хүмүүс бидний харилцаанд яг нийтлэг байдаг зүйл юу гэхээр хин нэгэн хүн намайг маш сайн сонссон бол дараа нь би тэр хүнийг сонсоход би бэлэн болсон байдаг. Тэгэхээр та эхлээд сонс, дараа нь таныг сонсоход бэлэн байгаа гэсэн. За дөрөв дэх одоо зөвлөмж маань юу вэ гэхээр өөртөө анхаарал тавих цаг гаргаа гэж тэгж байгаа. Тэгээд бид нар мэдээж одоо ялангуяа нялх нойтон хүүхдтэй одоо хосуудын хувьд маш завгүй байдаг тий. За гэр орны ажил, хүүхдээ хооллох, хувцаслах, памперсын солих ч гэдэг юм ингээл зөксөө зайгүй ингээл маш их завгүй байдаг. За магадгүй тэгээд онлайнаар гэртээ ажил хийж ивэл бүр завгүй болно тий. Тэгээ одоо хоолой, өдрийн хоолой хийн, оройн хоолой хийн гэл ингээл ерөөсөө маш завгүй байдаг. Тэгэхээр энэ үед хичнээн та одоо завгүй, танд ачаал их байгаа ч гэсэн өөртөө тийм тайван байх, тэ өөрөө амрах, тийм дасгал хийх, тийм цаг гаргах нь маш чухал. Тэгэхээр магадгүй дуртай хөгжмөө сонсоод, дуртай аяа тавиад тий. За амьсгалын дасгал хийгээ гүнзгий амьсгаа аваад гаргаад, за магадгүй та залбираад тий. Залбирах цаг гаргаад ч юм уу ингээд өөрийнхөө хувьд ингээд ганцаараа байх, бодож тунгаах, бясалгах гэдэг юм уу ийм цаг гаргах нь бас тухайн хүн одоо тайвшрах тий. Юмд эрүүл хандах энэ эрч хүчийг бас өгөх боломжтой байдаг. Тэгэхээр хосуудын хувьд болохоор яг бие биендээ өөртөө яг ийм цаг гаргах нь маш чухал байгаа. За дараагийн зөвлөгөө юу вэ гэхээр талархаж дадах хэрэгтэй байгаа. Тэгэхээр мэдээж бид нар одоо ингээд сошиал медиаг харах юм бол маш олон сөрөг мэдээллүүдийг бид нар өдөр тутамдаа харж байна те. Гэтэл сөрөг мэдээллийг авах тусмаа бид нар өөрийнхөө амьдралыг, ертөнцийг харах хараа маань ерөөсө сөрөг болоод идэг. Бухимдан, уурлан ерөөсөө ингээд нэг сайн зүйлс харагдахгүй байгаа юм шиг тий. Тэгэхээр аль болох өдөр бүр та талархаж байгаа тий. Дор хаяж 3 зүйлээ жагсааж бичээрэй. За тэгээд магадгүй та бүхэн маань гэртээ нэг гоё тийм шилэн сав бэлдээд тий. Өнгийн цаасан талархаж байгаа зүйлээ бичээд хуйлаад хийчих болно. Тэгээд сарын дараа ч юм уу магадгүй 2 сарын дараа ч юм уу тухайн ингээд лонх маань дүүрэнгүүт за өнгөрсөн хугацаанд бид нарт талархсан зүйлс юу байсан бэ гэдэг зүйлээ дэлгээд гэр бүлээрээ хамтдаа ярилцаад талархах цаг бас гаргаж болно. За тэгэхээр талархах тусам яадаг вэ гэхээр хүний одоо тэр айц түгшүүр улам их багасдаг. Яагаад гэвэл бид нар түгшүүртэй айц төрүүлээд байгаа сөрөг зүйлийг биш талархмаар сайшаалтай сайн зүйлсийг олж харах гэж хичээж байгаа учраас тэр зүйлсийг илүү одоо харна. Тэгээд талархах боломжтой байгаа. За тэгэхээр энэ дээр бас хэлсэн байна те саар зүйл байгаа ч гэсэн түүнээс ч илүү сайн зүйлс байгаа гэдэгт итгээрэй. Тэгэхээр сайн зүйлсээ олж харах гэж хичээ. Тэгээд тэрийгэ бие биендээ бас хуваалцаж боллоо. За мөн үүнээс гадна юу вэ гэхээр бие биендээ талархах хэрэгтэй. Тэгэхээр гэр бүлдээ магадгүй баримтлах ёстой 3 үгсийг одоо өдөр тутамдаа байнга хэрэглэе гэж та нар бас дүрм гаргаж олно. За тэрүүн дээр баярлаа, уучлаарай. За тэгээд хайртай шүү гэдэг энэ 3 үгийг. Тийм. Тэгэхээр аяанда яг энэ үгийг байнга дадаж хэрэглэх тусам аав ээжээгээ хоорондоо тэгж харилцаж байгаа хүүхдүүд харахтаа харж суралцаж өснө. За дээрэс нь танаа гэр бүлийн уур амьсгал маш гоё тийм эерэг бие биенийгээ хүндэтгсэн хайрлсан юм өнгө аястай бас болох боломжтой гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд мөн энэ дээр хэлсэн байна те өдөр бүр талархах нь таны тархинд талархах зуршлыг үүсгэж амьдралаа эргээр харахад тань тусална гэж байна. Тэгэхээр өдөр бүр та талархаарай. Энэ нь танд зуршил болох боломжтой гэдгийг бас хэлмээр байна. За хамгийн сүүлчийн бас зөвлөмж байна. За мэдээж энд дуртаагүй олон сайхан зөвлөмжүүд бас байж болно. Гэхдээ яг энэ хөл хорионы үед хэрэглэх хосууд одоо хоорондоо харилцаагаа бат бих байхад одоо чухал цөөхөн зөвлөмжийг өгж байгаа гэдгийг бас та бүхэндээ дахиж сануулмаар байна. За тэгэхээр сүүлийн
зөвлөмж маань юу вэ гэхээр бусад хүмүүс цаг гаргахаа битгий мартаарай гэж хэлмээр байна. Мэдээж хосоод бие биендээ цаг гаргаж бие биентэйгээ ярилцахаас гадна та өөр бас хамт олонтой байх хэрэгтэй. Магадгүй та хамаатан садантайгаа холбогдож болно. Гэр бүл аав ээжтэйгээ ярьж болно. Ах дүүстэйгээ тий бас энэ үед одоо утсаар одоо эсвэл интернет ашиглаад мэд мэдэж тэдний эрүүл сарвал байгаа хэсэгт одоо санаа тавих бүрэн боломжтой. За мөн магадгүй та одоо сонирхож байгаа ямар нэгэн зүйл одоо сонирхдаг бол сонирхлынхоо дагуу хүмүүстэй одоо бүлэг болж, групп болж тий тэнд санаа бодлоо хуваалцаж бие биенээсээ туршлага суралцах энэ боломжийг бас ингэж битгий алдаараа гэж хүсэж байна. Тэгээ яагаад гэх юм бол хүн бид нар чинь ерөөсөө нийгмийн харилцаан донд бусдад хүлээн зөвшөөрөгдөж хайрлагдж байгаа гэдгээ илүү их мэдэрдэг. Тэгтэл зөвхөн энэ харилцаагаа зөвхөн нөхрөөрөө эсвэл эхнэрээрээ л хязгаарлах юм бол таны эхнэр, таны нөхөр тэр бүх харилцааны хэрэгцээг чинь хангаж чадахгүй байвал та сэтгэл гонсон, гомдон, тунин гэдэг юм уу те сэтгэл сэвтэй болно. Тэгэхээр ханаасаа гадна бас өөр хүмүүстэй харилцаа холбоо тогтоож тэнд бас таны чадах зүйлээрээ те одоо магадгүй бусдад зөвлөж олж гин, зааж олж гин, туршлага хуваалцаж олж гин гэх мэтчлэн ингэснээрээ та бас тэр дунд одоо таны харилцааны хэрэгцээ чинь бас хангагдах боломжтой гэдгийг бас хэлмээр байна. Тийм. За энэ хүрээд өнөөдрийн бэлдсэн товчхон зөвлөмж маань бас өндөрлж байна. Тийм. За маш их баярлалаа. За миний олон зүйл болж чарлаа. Тэгээд өөрийгөө бас их толдлоо. Би ажил бас гэртээ их чирж ирдэг байсан юм байна. Тэгэхээр би одоо гэртээ гэрийнхээ үдэн дээр ирээд яг ажиллаа орхиод гэртээ бол яг өөрөө орох хэрэгтэй юм байна гэдгийг ойлголоо. Бас талархаж сурахгүй юм байгаа ойлголоо. Сайн байгаа зүйлүүдээ бас талархах нь сар байгаа болгоныг олж харахаас илүү чухал юм байна гэдгийг олж харсан. Баярлалаа. За баярлалаа. Тэгээд богино зөвлөмж маань бас та бүхэн маань тус нэмэр болно. Хосуудын маань тий харилцан тус нэмэр болно гэж найдаж байна. За тэгээ өнөөдрийн маань энэ вебинар энэ үрээд өндөрлж байна. Тэр дахин уулзъя. Баяртай. За баяртай.